сайн байцгаана уу? За өнөөдөр би нүүрний далийг буюу тэгш малтагдлын талаар арай өөр өнцгөөс дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд хүмүүс над руу байнга нэг давтамжтайгаар минь нүр далигаа байна. Толинд харахад гайгүй ирнэ. Гар утсаар аваад харахаар одоо илүү далилтай харагдчихээн. Тэгээд үүнээсээ болоод өөртөө итгэлгүй болж байна. Мөн зураг авахтаас дургуурж байна. Бүр нэг хүүхэд хичээлд явахаас дургуурч байна гэж бичсэн байсан. За би 3 зүйл дээр голчтой яриа. Нэгдүгээрт яагаад толинд харахад нүур зүгээр гайгүй ирнэ. Гар утсаар аваад харахаар одоо илүү далилттай тэгш малдагдсан харагддаг вэ. Хоёрдугаарт орчин үед одоо хүмүүс яагаад тийм нүүрний далилт нэгсээд байна, тийм хүмүүс яагаад их болоод байна гэдэг талаар яриад, гуравдугаарт болохоор энэ нүүрний тэгш малдаглаа өөрөө тусах боломжтой юм уу гэдгийг өөрийнхөө туршлагаас үндэслэж яриа. За яагаад нүрээ толинд харахаар зүгээр юм шиг хэрнээ гар утсаараа нүрний зургийг аваад харахаар илүү далилттай юм шиг харагддаг вэ гэхээр бид нар бол аливаа юмсыг бол 3 хэмжээсээр хардаг. За толинд бид нар нүрээ харахад бол нүрээ 3 хэмжээстэй буюу одоо нүрний илүү тэр юм төвөөсөн, товоосон хэсгүүд нь илүү тусдаг гэсэн үг нүдэнд. Харин бид нар гар утсаараа нүрнийхээ зургийг аваад харахад тэр буусан зураг бол 2 хэмжээсээр харагдана. Өөрөөр хэлбэл нүүрэн дээр ярил одоо нүүрний одоо энэ хөмсөг, нүүд, хамар, хацар, урууд гэх мэт энэ одоо товоосон, төвөөсөн өнцөг үүсгэж байгаа хэсгүүд нь илүү нүдэнд тусдаг. Харин 2 хэмжээсээр буюу одоо нүүрнийхээ зургийг гар утсаараа аваад харахад тэр зурган дээр буусан хэсэг нь бол нүүрний голдуу энэ зах хүрээ хэсгүүд нь одоо ирүү шанааны гэх мэт энэ зах хүрээ хэсгүүд нь илүү нүдэнд тусдаг буюу одоо тэр нь илүү 2 хэмжээсээр харагддаг гэсэн. Тэгэхээр 3 хэмжээсээр буюу одоо толинд харахтаа өөрийнхөө голдуу нөгөө төвөр тавгар хэсгээр хараа төвлөрөөд байгаа боловч гар утсаар аваад харахаар тэр хэсэг нь 2 хэмжээсээр бууж байгаа учраас тэр нь илүү сайн харагдахгүй, эсрэгээр одоо энэ ирүү шанаа энэ нүүрний одоо энэ зах хүрээ хэсгүүд нь илүү сайн харагдана гэсэн үг. Гэхдээ бид нар аливаа юмсыг 3 хэмжээсээр хардаг учраас бидний тэр одоо толинд харж байгаа өөрийн тэр нүүр царай илүү бидний одоо бод нүүр царайтай ойр байна гэсэн үг. Гар утсаар аваад тэр тусмаа одоо селфи камераар авчихаар ер нь бол тэр линз нь жоохон гажуудсан байх юм бол нүрийг бүр өөр харагдуулдаг бодтойгоос. Тэгэхээр гар урцаар авсан нүрний зургаас илүүтэй толинд харж байгаа таны царай нүрний төрх одоо илүү тийм бодтой амьдралд ойр гэсэн үг. Тийм болохоор одоо нүүрнийхээ тэр зурагт илүү ач холбогдол өгөхөөс илүүтэй өөрийнхөө тэр толинд харж байгаа царай нь илүү бодтой юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эсвэл нүүрнийхээ зургийг авахын оронд нүүрнийхээ бичлэг хийгээд харуул тэр нь илүү одоо бодтой гэсэн үг. Тэгэхээр амьдрал дээр ч гэсэн хүмүүс ер нь эсрэг хүнийхээ нүүр царайг 3 хэмжээсээр харж байгаа учраас одоо таны нүүд, хамар, дуу, хацар, уруул дээр анхаарал илүү төвлөрнө гэхээс ш одоо тэр шанаа, ирүү, зах хэсгүүдийг бол анзаарахгүй нэг тийм нүдэнд нь тусахгүй гэсэн. За хоёрдугаарт яагаад одоо сүүлийн үед нүүрний далилттай буюу одоо нүүрний тэгш юм алдагдсан эрүү шүдэн тийм өөрчлөлттэй эрүүний үений эмэгтэй хүмүүс их болоод байна вэ гэхээр одоо миний ажигласнаар бол энэ нь бол бараг 90-с дээш бараг 100% гэж хэлж болно. Өртөө одоо өөрсдийнх нь зуршил энэ ямар зуршил гэхээр гар утас, компьютер, за тэр тусмаа гар утас. За гар утсаа үзэл байнга одоо өдөржин гар утсаа үзэж байгаа ингээл ийм тонгоос ийм байдалд бол хүзүү нэлээ урагшаа ингэж сунж ирээд бүгдийж байгаа. Тэгээ ингээд хүзүү ингээд урагшаа сунаад бүгдийгээ даах тусам дээшээ энэ нөгөө нүүрний булчингууд, энэ толгойн булчингууд руу нөлөөлөөд тэр нь бас давхар ингээд хүзүүг дагаж ачаал аваад дээр нь нүүрний булчингуудыг илүү одоо хөшсөн байдалд оруулаад тэгээ ингээд ирэхээр нэг тал нь одоо хит чангараад тэр талын булчингууд нь илүү өөрчлөлт ороод эсрэгээр зарим тал нь суул ингээд булчингийн нүүрний одоо хоёр талын булчингийн байдал тэнцвэргүй болоод үүнийг дагаадаас нүүрний тийм тэгш хямаалдагдсан угийн одоо эрүүний үений өөрчлөлтөөс болоод эрүүн жоохон ийм байлаа хэд үүний нь одоо улам бүр эсгэж харагдуулах ч юм уу тийм тохиолдолд нэлээ их байгаа мó гэж ажиглагдсан. За яагаад энэ хүзүү энэ нүүрлөө одоо илүү нөлөөтэй вэ гэдэг талаараа одоо энийг тусна ингээд бичлэгээр оруулахгүй
бол одоо нэлээд их юм ярих шаардлагатай учраас одоо амжихгүй би дараа тусна энэ хүзүү одоо нүүрний булчинд ямар хамааралтай талаар тусна бичлэг хийж оруулна. За ер нь одоот ч тийм нүүрний тэгш хямаалдагдaltaй хүмүүс зөндөө байдаг. Одоо ерөн нэлээд өөрчлөлттэй адил байна. Адил бүр ийм зургийг харах юм бол нэг талынх нь одоо нэг талынхнаас доошоо нэг талынх нь дээшээ бүр ийм өөрөөс Кэт Грахам Солонгосын нөгөө жүжигчин байгаа Хан Сухи дээр нөгөө Прадагаар гойсон чөтгөр илүү тэрний нөгөө гол дүрийн жүжигчин тэр бас нүрний одоо стигшим бас алдагдсан гих мэт хүмүүс бол зөндөө байгаа. Гэхдээ тиймэрхүү хүмүүсийн одоо нэг жирийн хүмүүсээс ялгах нь бол нуруунд цэх байгаа. Тэгээс нуруунд цэхийг дагаад хүзүү нас ерөөхдөө юм цэх. Тэгэхээр тэр хүний нүүрний тэгшим алдагдал нь зөвхөн одоо нүүр талаасаа байгаа бол одоо миний тэр яриад байгаа одоо зуршилтай холбоотой хүмүүс нь болохоор хүзүүний юм болоод урагшаа сунаа тэгээ бүгдийгөө богиносоод ингээд ирэхээрээ давхар нөгөө өөрийнхөө нүүрний тэгшим алдагдал дээр нэмж илүү их нөгөө гажууд л үүсгэж байгаа ийм ялгаатай байгаа. Тэгэхээр дан нүүрэндээ тийм нөгөө тэгшим жоохон өөр тийм хүмүүст бол заримд нь бол тэр нь илүү итгээд тийм бас өрмөц гой харагдаг. Ялангуяа энэ оддуудыг харахад бол үүн дээр өөрөө одоо тэр өдөр тутмын зуршлаасаа болоод үзэг одоо хит ийм урагшаа бүгдийгөө нуруу бүгдийгээд мөр ингээд урагшаас ингээд ирэхээрээ нүүр л одоо маш их ингээд бас ачаал өгөөд нүүр толгойн булчингууд руу тэгээд энэ булчин нь одоо маш их өөрчлөлт ороод ирэхээрээ илүү онцгой харагдуулж байгаа. Тэгэхээр өөрөө одоо нуруу хүзүү мөр энэ цээч хэсэг чинь яг ингээд байх хэвээр байрандаа булчин ингээд тэнцвэртэй байх юм бол нүүрлээ одоо тэгж их булчингууд руу ачаал очихгүй. Тэгээ тэр одууд шиг одоо зөх хэмжээний бол одоо нүүрний тэгшим алдагдaltaй бол тэрнийх асуудал биш гэж бодож байна. За тэр нүүр нь одоо тэгшим алдагдсан одууд бол мэдээж тэр хүмүүст бол одоо хамгийн сайн эмнэлэгт очиод хамгийн сайн одоо эмнэлгийн үйлчлэгийг аваад тэр нүүрнийхээ тэгшим алдагдлыг далилтыг засварлах боломж бол байгаа. Гэхдээ тэр хүмүүс одоо яагаад тийм нүүрнийхээ тэр байдлыг хадгалаа яваад байна. Магадгүй эмч нар нь зөвлөсөн байж болно. Энд чинь илүү одоо өөрт чинь илүү өөрмөц тийм содон төрхийг бүрдүүлж байна. Эсвэл одоо анагаах ухааны одоо хүчээр үүнийг одоо засах боломжгүй гэсэн юм уу? Ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгсөн байх. Эсвэл тэр одоодаас өөрсдөө үүнийг бол өөрийнхөө одоо давуу тал болгож, бусдаас ялгарх тал болгож үүнийг энчигт нь хадгалдаг байж болох юм. Тэгэхээр над руу тэр бичээд байгаа ялангуяа тэр бага насны хүүхдүүд миний нүур далигаад байна, өөртөө итгэлгүй боллоо гэж одоо сэтгэл готрох шаардлага байхгүй. Бидрээс илүү тэр одоо нүүрнийхээ далилтыг засчих боломжтой хүмүүс түүнийг янзлахгүй яваад байна. Ер нь өөрийнхөө тэр би нүүрний далилттай байна гэдэг чинь бол тэр хүнийг харж байгаа одоо миний үнцгээс харахад бол зүгээр л миний нүур надад таалагдахгүй байна л гэсэн тэр санаа яваад байгаа гэж би ойлгодог. Чиний нүрийг бол таны нүрийг бол хүмүүс энэ далийцсан байна, уруулан дээрийн доор байна гэж ерөөсөө анзаарахгүй. Ерөнхийдөө би түрүүн хэлсэнчлээ одоо нүүт хүмсэг хамар хацар энэ төвөж 5-аас хэсэг дээр л илүү төвлөрнөхөөс ш уруулын захын тийм байна, эрүүний хүрээний тийм байна гэж ерөөсөө ажиглахгүй 3 хэмжээсээр харж байгаа тохиолдолд. За урдаар асуудал нүүрний далилтаа хүн өөрөө засах боломжтой юу гэж над руу асуудаг. Үүнийг одоо эхлээд нүүрний далилт юу юм бэ гэдгийг одоо ойлголт зөв авах хэрэгтэй. Ерөнхийдөө нүүрний далилт гэдэг маань за миний ойлгож байгаагаар бол эрүү, дээд доод эрүүний дунд ийм жир гвчгээд байх хэвээр. Жир гвчгээд байна. За энэ дээд доод эрүү ингээд жир гвч байлахад тэр жир гвч нь одоо ямар нэгэн шалтгааны улмаас ингээд арагшаа юм уу наашаа юм ингээд мултарчтаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө эрүү хооронд байх хэвээр зүйл чинь ингээд мултарчгаар нөгөө эрүү чинь ийм нэг бол ийм ингээд өөрчлөгдөж байгаа. Тэгээ тэрийгээ дагаад энэ нэг талынх нь одоо энэ хацар нь дээшээ нөгөө тал нь доошоо юм уу ингээд нүүрний ингээд хоёр талын байдал тэнцвэргүй өөр болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ эрүүний үений өөрчлөлт одоо эрүүний үений эмгэгийг бол эмчтэй очиж хандгах. Тэгээ тэр эмч өөр одоо тэрийг яаж засах нь тэрийг бол би одоо эмч учраас хамаагүй ярих нь илүүц.
Гэтэ миний бол ажиллаж байхад ялангуяа энэ Солонгост ингээд хараад ажиллаж байхад бол энэ нүүрний тэгшин алдагдлыг бол яг юм эрүүний үеийн өөрчлөлтийг заснаа гэхээсээ илүүтэй нүүрний тэгшин алдагдлыг заснаа гэсэн тийм заслыг хийдэг. Тэгээд тэр нь хараад ахт бол яг энэ эрүүний үе дээр нь ажиллахаас илүүтэй булчингууд дээр нь ажиллаад байдаг. Булчингууд дээр нь одоо аль тал нь илүү их тийм чанартай тэрийг судлах. Дээр нь хүзүүний булчин бас энэ мөрний булчин дээр бас давхар ажилладаг. Эрүүний үеинд тэр орсон өөрчлөлтийг бол хүн өөрөө засах боломжгүй. Харин түүн дээр нэмээд бол энэ булчингууд дээр маш их нэг ачаал үүсдэг. Одоо жишээ нь миний нүүрхэд одоо энэ тал нь ерөөхдөө сул хэрнээ одоо энэ эрүүний өөрчлөлтээс нь болохоор нэлээд чангараад байдаг. Тэгэхээр энэ чанга талаа байнга сулж яахгүй бол улам л чангараад байдаг. Тэр чанга тал дээр ажиллаад тэгээ нөгөө талын булчинтайгаа жоохон тэнцвэрж харагдуулах. Иймэрхүү одоо нөгөө ажиллагаануудыг бол гэртээ өөрөө хийж болно. Тэгээ ерөнхийдөө одоо нөгөөний тэр далилтай хэсгээ арай багасгаж харагдуулах боломжтой гэсэн. Гэхдээ дан бол нүүрэн дээр одоо нүүрний тэгшин алдагдлаа засах ямар ч боломжгүй. Миний туршлагаар бол хүзүү, цээж, нуруу, мөр эдэн дээр бүгдэн дээр нь ажиллах хэрэгтэй. Эдгээрийг одоо давхар ингэж нөгөө булчингийн суллаж, сунгаж, байнгын хөдөлгөөнтэй байхгүй л эдгээр булчингууд хөшөөд ирэхээр эргээд одоо нүүрдөө нөлөөлж байгаа. Тэгэхээр дан нүүрэн дээр ажиллаад бол ямар ч нэмэргүй гэдгийг би бас хэлмээр байна. За энэ тухайд би тусад нь бас бичлэг оруулна. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг одоо үүгээр дуусгая. Тэгээ дараагийн бичлэг дээр бас дэлгэрэнгүй ярих болно.